Та арьсандаа мэс хөрөхгүйгээр арьс арчилгааны цэвэр витамин С-ийн Pure Mer бүтээгдэхүүнээс хүссэн үр дүндээ хүрэх боломжтой. Сэвх нүсүүгүй, тунгалаг гэрэлцэн чангарсыг цэвэр байгалийн урамдаас шүүж гаргасан орц найрлагатай эмчилгээний арьс арчилгааны бүтээгдэхүүн Pure Mer-ээс Солонгос дахь утас Чиг 10 88 69 39 Монгол дахь утас 9988 81 37 Мөн та проектын нэгдсэн группт нэгдэж илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Албан ёсны борлуулагч их хундраг. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Шүтээсийн Дархан уул аймаг дахь технологийн сургууль. За ахын ганц үгээ ямар сургуульд оруулдгийг нэлээгээд зөвлөгөө авах гэж зориод ирлээ. Гэхдээ уг нь техник технологи талдаа сонирхолтой хөө байгаа юм. За ханаашаа суучих. Маш зөв сонголт байна наач. Өнөөдөр хөдөлмөрийн зах зээл дээр хамгийн эрэлттэй хэрэгтэй мэргэжил би бол та хоёрт Шүтээсийн бүрэлдэхүүн сургууль Дархан уул аймаг дахь технологийн сургуулийг санал болгож байна. Бид хоёроос бодоолаа. Гол нь харин ямар давуу талтай вэ? Тэгэхээр инженер технологийн маш эрэлттэй мэргэжлүүдийг гол нь чанартай эзэмшүүлж байгаамаа. Тиймээс төгсөгчдийн 90% нь ажлын байртай болдог. Ер нь салбар бүрийн мэргэжлүүдийн ихэнх хувь нь эндээс л гарч ижтэй. За баярлалаа. Гэхдээ ер нь ёстой нэг шийдэлд хүрлээ дээ. Харилцах утас 7037 44 55 8037 44 55. За та бүхэндээ орой мэндийг хүргэе. Солонгын орноор нэвтрүүлэг ээлж нэг шин дугаар та бүхэндээ өргөд бэлэн болсон байна. За тэгээ маань нэвтрүүлгийн дэлхийн өнцөг болон бүр тархан зугаа монголчуудтайгаа холбогдоод тэр хүмүүсийн одоо нүдээр тэр хүмүүсийн утсаар ямар хуу одоо орчинд амьдарч байгаа, ямар газар байрлаж байгаа, ямар ажил хийж байгаа гэдээ танилцуулдаг. За ийм нэвтрүүлэг бол байгаа. За нэвтрүүлэг ажлын өдөр болгон 17:30 минутаас солонгос цагаар бол 18:30 минутаас хүрч байгаа. За өнөөдөр хоёулаа Германаас зочинтой холбогдохоор болсон тийм. Өчигдөр Тайваны талаар болсон шинэ мэдээллүүдийг авсан. Тэгээ 7 хоног болох одоо 7 хоногийн 5 өдөр аль болох давхардахгүйгээр өөр улсаас зочид авахыг хичээж байгаа. Тэгээ өнөөдөр бол магадгүй Германд очиж суралцах байгаа эсвэл Герман руу амьдрах хүсэлтэй залуучууд маань сэтгэл хэсэг тус асуулт үлдээх юм бол яг тэр улсад нь амьдарч байгаа хүн учраас илүү бас зөв тийм хариултыг хэлэх болов гэж бодож байна. За тэгэхээр өнөөдрийн маань зочны хувьд Германаас Даш Нимбо гэдэг одоо Facebook нэртэй хэрэглэгч маань бид нартай холбогдохоор болсон байгаа. За тэгэхээр хамтдаа бүгдээрээ холболтоо хийгээд үзье. За тэгье. За маань нэвтрүүлгийн хамтран ажиллагч Пүүрмөр гоо сайхны брэнд болон тархины шинжилгээ ухааны технологийн сургууль хамтран ажиллаж байна. За байна уу? Байна уу? Байна уу? За орой мэндийг хүргэе. За орой мэндийг хүргэе. Орой мэнд. Одоо Германд маань нэрээ өглөө өдөр болж байгаа болов уу? Одоо яг 11:30 гээд өдөр болж байна. Тэгвэл танд бас өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. За тэгэхээр өнөөдрийн маань зочны хувьд болохоор Даш Нимбо гэсэн нэртэй бас Facebook хэрэглэгч. Бид хоёр нэрээр нь мэдээд байдаг. Тэгэхээр та өөрийнхөө тухай бас дэлгэрэнгүй танилцуулж өгөө. За тийм намайг Дашбүрийн Батнинбо гэдэг. За би Албаны бүгдний Германсын Мюнхен хотод Аврал мужийн төв Мюнхен хотод гэр бүлийн хамт амьдардаг. Одоо 3 дахь жилд амьдарч байна. Оо зөв. Мюнхен хотод Мюнхний их сургуульд докторт сурдаг байгаа. За тэгэхээр очоод 3 жил болж байгаа гэхээр хэдүүлээ шууд анхны сэтгэлээс эхлээд ярилцаад явчих. Тэгэхээр Германд анх ямар зорилгоор одоо суралцахаар очсон уу, ажиллахаар очсон уу, яаж очсон бэ? Тэгээ дээрэс нь анхны сэтгэл ямар байсан бэ? Таны бодож байснаас өөр байсан уу? Эсвэл хүлээж байсан шиг ч юм байсан уу? За Германд анх шууд сурахаар ирсэн. Эрэхтэй Германы эдмийн солилцооны албан тэтгэлгээр гэр бүлийнхээ хамт шууд ирсэн байгаа. 3 жил юм. Анх ирэхэд бас бодож байсан шиг л байсан. Яг нэг Европ гэж нэг иймэрхүү газар байдаг даа гэж төсөөлж байсан шиг байсан да. Яг их халуун байсан. Оо за. Монголоос ирэхэд бас Монгол Улаанбаатарт цаатаад их удаан хүлээж ирж байсан бас жоохон ядарч ирж байсан байгаа. Анхны сэтгэлийн хувьд бол тэгвэл бас нэг тиймэрхүү байсан. Жоохон тийм стрессцэн ядарсан байж иржсэн да. Тэгэхээр докторт шууд сурахаар ирсэн үү? Эсвэл мастер доктор гэдэг үргэлжлүүлээд сураад байж байгаа болов? Шууд докторт сурахаар ирсэн. Зөв зөв. Мюнхний их сургуулийн байгалийн ухааны сургуульд газар зүй, байгаль орчин, хүрээлэн орчин, зайнаас тамдан гэсэн сэдвүүдээр докторийн ажил хийж байгаа. Оо зөв. Тэгэхээр магадгүй бас Монголд
бакалавр болон магистраа төгссөн хүмүүс хэрвээ Германд сурах бол хэр их бас хөөцөлдөх те хэр их одоо визний хувьд гэдэг юм уу эсвэл сургалтын хувьд одоо шалгалт өгөх гэдэг юм уу ямар хөө байдлаар бэлтгэж яагаад ирэх боломжтой байдаг юм бол За одоо би өөрийнхөө доктор сурсан туршлагаасаа л ярив. Магистр сурсан арай өөр юм шиг байна. Доктор сурахад ихлээр удирдагчаа олох хэрэгтэй профессороо. Хэрвээ Монголд төсөл хөтөлбөртэй профессор байх юм бол тийм хүмүүстэй холбогдох юм бол их боломжтой. Ордон их боломжтой. Тэгээд амжиргааны зардлын төсөл хөтөлбөрөөс нь ч юм уу эсвэл Германы эдийн засгийн албанаас санхүүжүүлдэг байгаа юм. Хэлний оноо герман хэл дээр ч байсан болно, англи хэл дээр ч байсан болно. Ихэнхдээ нэг өндөр онооны шалгуур тавьдаг. Яагаад гэхээр герман зөвөр англи хэл нь хоёр дахь хэл нь. Тэгээд энэ бол профессортойгоо харилцаж чаддаг байхад л юм болно да. Тэр нөгөөс онооных нь шалгуурыг хангаж байгаатай адилхан үзчихлээ. Тэгэл яг тэгэхээр таны хувьд бас Германд одоо нэг өдөр нь хэрхэн өнгөрдөг бол та өглөө ихэвчлэн хэдэн цагт босдог вэ? За нэг өдрийг өөр ямар хуу зүйлүүдийг хийж өнгөрүүлдэг вэ тийм? Тэр тухайгаа хуваалцвал. Бид ихэвчлэн 7 өнгөрөж босдог лээ. За. Тэгээ би 2 хүүхэдтэйгээ амьдардаг. Эхнэр 2 хүүхэдтэй амьдардаг. Тэгээ хамгийн эхлээд том хүүхдээ сургуульд нь явуулдаг. Бэлдэж 8 цагаас хичээл наадаг. Дараа нь бага хүүхдээ цэцэрлэгт нь өргөж өгдөг. Тэгээд дараа нь сургууль руу ярьдаг. Тэгээд өдөөс өмнө лаборатори дээр судалгааны ажил хийж байгаад өдөр хоолнд ороод тэгээд 2 3 гээд гэрлүүгээ буцаж яваад 2 хүүхдээ сургууль цэцэрлэгээс нь авдаг. Өдөрөн жил сургууль цэцэрлэг. Манай ихнэр бас сурдаг. Эхний бэлтгэлээ хийж байгаа. За тэгэхээр нэг өдөр нь бол ер нь л хүүхдүүдэд цэцэрлэг сургуульд нь хүргэж өгөөл тэгэл судалгааны ажиллаа хийгээл өнгөрдөв юм шүү дээ тий. За үүнээс гадна цаг агаарын талаар асууж бодлоо. Герман ер нь цаг агаарын үед Монголоос хэр өөр вэ? Сая бас анх очсон сэтгэл ер нь нэлээ халуун байсан гэсэн. Тэгэхээр ер нь халуун орн байд юм уу? Эсвэл одоо юу гэдэг өвлөн хэр хөвгтөн байж гэдэг юм. Цаг агаарын үед ямар байдаг вэ? Цаг агаарын үед ерөнхийдөө тийм зөөлөн дулаан урансгалтай. Ном зохиол дээр ч их байдаг. Яг тийм л юм билээ. Тэгээд хойд нутгаараа жоохон арай илүү бороотой. Өмнөд хэсгээр би манай бавар хэсгээр бол харьцангуй бага бороо ордог. Гэхдээ л жилийн тунцны хэмжээ 1200 орчим мм гэдэг нь Монголоос 4-5 дахин их гэсэн үг. 100 бол 100 их гоё дулаахан нартай, өвлөн жоохон уутгартай бороо их ордог. Өвөлдөө хасах температур бол цөөн тоогоор ордог өдөр нь. Ихэвчлэн нэмэх градустай байдаг. 10-аас доош юмтай бол. Тэс хүйтэн жиндүү хүйтэн. Зуны хувьд бол ер нь 7-8 дугаар сарны халуун. Судалгаагаар халуун 30-аас дээшний халуун өдрийн тоон Германд нэмэгдэж байгаа нь дэлхийн уур амьсгалын нөлөөгөөр улам халуун болж байгаа. Тэгээд намайг хавардаа бол айлчилж жуулчны журмаар айлчилж үзэхэд боломжийн нэмэгдэлтэй. Өвөл бол жоохон бүрхэд. За тэгэхээр гэр бүлээр амьдарч байгаа гэхээр амьдралын өртөг нэрээ одоо 4 хүн амьдрахад хэр боломж юм байна. За тэгээд анх очиж байгаа залуучууд манаас сорнорхож байгаа сайн одоо өдөр тутмын хоолунд байрны төрөөс ч үгүй юм уу. Ер нь хэр өндөр байдаг бол? За амжилгааны өртөг өндөр хот. Эмийн хот Герман дотор ч гэсэн өндөр төрдөг. Байрны төрөөс нь ч гэсэн өндөр. Ер нь гэр бүлээр ирж байгаа хүмүүст ямар нэгэн ирэхээс өмнө ажлын байраа олсон эсвэл санхүүжилтаа шийдсэн тэтгэлгээ олсон байхыг зөвлөмөр нь. Тэгээд угаасаа Германд руу ирж байгаа хүмүүст оюутнуудад амжилгааны зардлын амжилгааныхаа амжилгааныхаа мөнгөийг баталгаажуулсан шаардлага тавьдаг байна. Дансандаа мөнгө ашигладаг. Яг энэ нэг хүний оюутнуудад бол 1000 орчим, 800-аас 1000 орчим сарын 1 евроны зардал гарна гэсэн багцаатай нэг хүний. Гэр бүлийнх гэхлээр тэгээд хүнийхэн доор үржигдэж байна гэсэн үг. Зөв. Тэгэхээр яг бид Германы тухай ерөнхийдөө бид нэр бас зүгээр үндсэн мэдээлэл юу гэхээр 90-ад оны үед жишээ нь 2 Герман тий
за хаан нураагаад нэгдсэн ч гэдэг юм нэг тиймэрхүү зүйл сонсогдож байсан. Тэгэхээр ер нь бол та Германд өөрөө 3 жил амьдарч байгаа хүний хувьд бол одоо тэр баруун зүүн Герман гэж байж байгаад нэгдсэн ч юм уу тэр талаараа одоо бол ямар ч ялгаа байхгүй за тийм. Ер нь бол тухайн үед бас яагаад бас одоо ингэж салаад тийм нэгдсэний дараа бас тэр хоорондоо ингэж тусдаа байсан хүмүүсийн хувьд асуудал гардаг ч юм уу тийм зүйл байдаг бол ойлголтын зөрүү. За би энэ тал дээр цуг ажилтдаг ахмад хүмүүсээс асууж ирсэн. Тэгээд тэр нь одоогийн байдлаар бол нэг харилцааны хувьд соёлын хувьд ч нэг ялгаар нь багассан гэсэн. Гисэн хэдий ч нэг ажил төрийн байршил эдийн засгийнхаа хувьд хуучин зүүн Герман байсан мужуудаараа мужуудын баруун Германы мужуудаас харьцангуй муу юм баг гэж баг гэсэн баг байдаг. Сая ч гэсэн корона гарах үе баруун хүн ам их төвлөрсөн, ажуудад төвлөрсөн баруун Германы мужуудаар корона их гараад эхлэх үед зүүн Германаар баг гарч ирсэн юм. 4 зэрэг гарч ирсэн ба. Тэгээд дараа нь бол нэг жилийн тарсан л да. Тэгээд анх гарч байгаа үед хавцлаад хүн хөдөлмөрчлөлт энтертэйгээ холбоотой л идэв. Тэр гарч ирсэн. Таны амьдарч байгаа энэ Бавари Мюнхен болохоор аль Германд ер нь зүүн талдаа байрлал. Хуучин бол баруун Германы. Баруун даа тийм. Баруун Германд орж ирсэн. Тэгэхээр Герман хүмүүсийг ер нь бол бас имиж гэх юм уу одоо цаг барих тал дээр маш сайн одоо Герман хүмүүсийг тэр талаар нь хилээд байх шиг байдаг. Тэгэхээр таны хувьд ер нь анзаарч хахад Герман хүмүүсийн тал дээр хэр байдаг вэ? За энэ нь бол сайн цаг барьдаг хүмүүс. Гэхдээ 100% нэг 90% цаг барьдаг юм шиг надад анзаарчихсан. Тэгээ хурал морал болгож харагдахгүй гэсэн яг л цагтаа буцаар гараад ирдэг. Нийтийн тээврийн сүлжээ галт тэрэг энэ нь бол ерөнхийдөө л нэг 90%-тай 90-95% цагаа тогтмол барьдаг. Яг 5-10% бол хоцролттой юм байх тохиолдол байна. Тэр цаг сайн барьдаг хүмүүс юм лээ. Герман хүмүүсийн талаар ярьж байгаа дэр таны бас яг анх очиход нэг тийм соёлын шокч гэдэг юм уу тийм өвөн ч ямар сонирхолтой соёлтой байж гэдэг юм уу тийм анзаарч ирсэн нэг тийм соёлын ялгаа байгаа болов уу? Яг тэр улсын хүмүүс мэдээж Монголоос бол өөр л байгаа хэл та тийм. Би энэ асуултанд нэг 2 тохиолдол хариулж байна. За. Хамгийн ихэд оюутан болоод ирээд би ч сайн тэр юм мэддэг байсан юм гээд анх хорол болоод нэг хүн ихтлээ тавьсны дараа хүмүүс бүгдээрээ ингээ ширээг амар тогшсон байхгүй. Амар хаалга нэгж байгаа юм шиг. Тэр нэг алгаад ташиж байгаа адилхан. За. Яг тэгээд сонирхоод асуусан чинь яг дээр үед оюутнууд нэг дүрдэг үзгээр хичээлээ бичдэг байсан. Тэгээд хүмүүс ихтэй нэг алгаад ташихлаар хажуудлынхаа нүлүүгээ бихээ цацаад байсан юм байна. Тэгээд сул гараагаа ширээгээ тогшдог тийм соёл бий болсон гэдэг. Бас сонирхолтой байна. Тийм байна. Хаалга чанга гэж байгаа шиг амар чанга. Чанга смал илүү хүндэтгэл үзүүлж байгаа гэсэн үг. Өшөөнийг нь. Өшөөнийг нь германчнаас пионерон. Тэр вот толгойхта заавал биенийхээ нүдрүүн амар хорц хүчтэйгээр харж байгаа. Толгодог юм байлээ. Тэр нь санагдсан. Тэрийг бас юу гэж тайлбарлах вэ? Тэрийг би тайлбарыг сайн мэдэхгүй нэг илүү хүндэтгэлтэй, илүү зоригтой гэдэг л хэлж байгаа гэж ойлгосон. Тэгээд нүдрүүн харахгүй юм бол жоохон хүндэтгэхгүй байх гэсэн утгатай гэж тайлбарлаж байсан. Гэхдээ тэр бол яг өргөн гарсан болохоор янз бүрээр тайлбарлагддаг юм шиг нэлээ. Бас тэгвэл мэдээд авахд илүүдэхгүй юм дараа магадгүй Герман хүмүүсийн нүд багтан юм нүдэх юм болоод тэр талаас нь зөвөр бас хүлээж авах ёстой юм биш үү? Би бол тэгвэл бас гайхаар л юм. Яг ширээгээнүүд уурлаад байгаа юм. Ер нь бол нэг тийм юу гэдэг ууралж байгаа ч гэдэг юм эсвэл болохгүй байгаа гэдэг талаас нь ойлгож магадгүй юм байна. Би бол тэнцэн ширээгээл бөмбөрч мэдээд юм болоо зүрх. Би яг өөрөө ч хэлэхээр санаанд орлоо. Бид нэр өмнө нэг хөлбөмбөгийн бас одоо 2006 оны дэлхийн аврагын үеэр Монголд ч таны газар үзэж байгаа Герман хүмүүс нэг хэд байсан. Тэгээд өөр Монгол хүмүүс тэр Герман хүмүүстэй одоо германаар яриад юм нүдэд хань би одоо Монголд ирсэн жуулчдыг жоохон дээрлэх айлгаад байгаа юм болов гэсэн бас өөрөө чи хэлсэн шиг баяр үргэх тиймэрхүү юм явагдчихсэн юм болов гэж санаанд орлоо. Ерөнхийдөө л их өргөн хэрэгэлдэг юм нэлээ энэ соёл. Аа ширээтэй байх үед. За тэгэхээр бид хоёр хамтран ажиллаж байгуулгын мэдээллийг одоо товчоо нэг 2 минутанд хүргээд тэгээд өөртөө чинь эргээд холбогдол болох уу?
За тэгээ. За тэгээ та уцаа таслахгүй төр үлээж байгаарай. За ингээд манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Ронос компани 27 жилийн турштай Ронос компаниас гаргаж байгаа эмчилгээний гоо сахны бүтээгдэхүүн Pure-мөр хамтран ажиллаж байна. За Монголоос бол их ундраг компани аль биесны эрхтэйгээр зарж орлуулж байгаа юм бүтээгдэхүүн байгаа. За бүтээгдэхүүний төрөл гэх юм бол дотор маш олон төрөл юм байлаа. Сүүл биеийн тус, тайвшруулах тос байсан, нарны тос байгаа, гоо сахны ком, ер нь бол дотроо витамин С-ийн найрлага өндөртэй гоо сахны бүтээгдэхүүн байдаг. За тэгээд түүрээ ч гэсэн их алдартай байлаа. За мөн чэж барлын галт уулын үний цэнгэг усаар усыг бол бүтээгдэхүүнд нь бас орсон байдаг юм байлээ. Тэгэхээр энэ бол Солонгос руу нэг нийт 5 бүтээгдэхүүнд л орсон байдаг. Тэгэхээр ховор төлөлтөд орно гэсэн үг байгаа. За холбоот утасны дугаар нь Солонгосоос ТИГ 10 80 ТИГ 8 69 39, Монголоос 99 88 81 37 гэсэн дугаарлал холбогдоод цайлах боломжтой. За мөн дэлгэрэнгүй мэдээллийг Pure-мөр хэрэглэгчдийн нэгдсэн групп гэсэн групп хуудас руу орж харах боломжтой. Тэгээ дээрэс нь гадна зөвхөн гоо сахны бүтээгдэхүүнээс гадна сургалтаас явагддаг юм байлээ тийм. Тэгэхээр магадгүй гоо сахны бүтээгдэхүүн худалдаж авахдаа надад таарах хэсэг тохирох хэсгийг мэдэхгүй байгаа хүмүүс маань тестерийг худалдаж авах нь тийм. Тэр нь болохоор 13 мянган вон байсан баг. Худалдаж аваад шууд бараг нөгөө тэппэ буюу хүргэлтийн мөнгөтэйг дүүцгүүж хэмжээний тестерийг аваад тэгээд арсандаа тохирж байгаа хэсгийг эхлээд үзээд дараа нь бүтээгдэхүүнд бас авах боломжтой байлээ шүү. За тэгэхээр сая хэлсэн байгаа Pure-мөр хэрэглэгчдийн нэгдсэн групп дээр бол тогтмол мэдээлэл ордог байгаа. Тэгээд 4 цагийн өмнө шинээр нэмэгдсэн мэдээлэл явд. Pure-мөр витамин С маань 6 сарын 15-наас савлгаа хэмжээ нь бол шинжлэгдэж байна гэсэн ийм мэдээлэл байна. Тэгэхээр бас шинэ дүр төрхтэйгээр та бүхэнд бол хүрэхэд бэлэн болсон байна гэж ойлгож болох нь тийм. За. За ингээ манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Pure-мөр гоо сахны брэнд хамтран ажиллаж байна. За тэгэхээр үргэлжлүүлээд бүгдээрээ Герман улс Мюнхен хот те Баварын мужи Мюнхен хотоос за өнөөдрийнхэн бос зочин Нимботойгоо холбогдож мэдээлэл авч байгаа. Тэгэхээр үргэлжлүүлээд яриа. За утсан төр тасарсан байгаа. Төр тасарсан байгаа тийм. За холбогдоод байгаа. За байна уу? Байна уу? За Нимбо маань гэрийн гадаа гараад ирсэн үү? Би сургуулийн гадаа байна. Сургуулийн гадаа. Сая опс дээр байсан байгаа. Зөв. За тэгвэл хэдүүлээ бас камера эргүүлээд ямар хуу орчинд сургууль сурж байгаа сургуулаа нэг танилцуулаад бид нарт тийм харуулгаа. За энэ манай сургуулийн бүтэн нэр нь Людмиг Максимилиан нэрмжит нэг гэх сургууль байгаа. За. Энэ болохоор байгалийн ухааны салбарын сургуулийн байр нь. За манай сургуулийн байр хотын маань хотын төвдөө байдаг байгаа. За бас маш сайхан ногоорсон харагдаж байна тийм. Хэдэн юм дулаантай гоё өнөөдөр гадаа. Өнөөдөр айгүй сайхан боломжийн төвтэй 22 3. 30-аас дээш явах юм бол халуун. Сая зөрөөд өнгөрч байгаа хүн бас маск авчихсан явж байна. Ер нь энэ тал дээр ямар хөө байна? Корона ч гэдэг юм уу маск зүүх гээд гадуур. Гадуур явахдаа одоо маск зүүхгүй. Дотоод орчинд маск зүүж байгаа. Тэгээд саяхнаас коронавигийн тархалт харьцангуй маш сайн гэх юм буурсан. За ерөнхийдөө бодомж. Гэтэ хүн ер нь нэлээд бага харагдаад байна тий. За одоо нэг яг ажлын цаг болохоор. Одоо яг таны явж байгаа замын бас хажуу сая одоо юу гэдэг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээр үүсэн тийм тэмдэглэгээ бас харагдаж байгаа шиг байна тий. Тэгэхээр замын хувьд бол нэлээд. Тэгээ одоо хөгжлийн бэрхшээлтэй хүн автомашина байршуул. За энэ болохоор Мюнхний König Platz гэдэг. Очон. Ани орхон одоо музей байгаа. Музей. Тэгээ барилгын хийцээ ерөнхийдөө тийм Ромын ч юм уу тийм хийцтэй. Очон одоо Ромын үед хамгийн хойд захын бүс нутгийнсэн шиг байна. Зайсан гэсэн. Хотын нэр нь бол одоо Мюнхен гэдэг юу ламнар гэсэн утгатай гэсэн. Дээрээ маш их ламнар амьддаг байсан. Тэгээд ламнар гэсэн утгатай. Тэгээд хит хитэн зүйлээрээ жоохон нийтэд танигдсан. За. За нэгдүгээрт нь юу 72 оны Олимп болж ирсэн байна. Нэрээ тийм баг тийм Мюнхний Олимп. Тэр үеэр харамсалтай үйл явдал болсноор танигдсан үү. Литвэний харагчтай сар гэдэг үйлчлэл Израилийн засагч танилцдаг. Тийм харлага болоод нэлээд танигдсан. Өнгөрөө гэсэн. Хоёрт нь тийм бас Октябрь фестивал гэж пивний баяр болдог. За. Жил болгоны 9-10 сарын хооронд 2-3 хоног үргэлжлүүлдэг.
Тэр пивний баяраар дэлхийн олон орноос нэг 6 сая орчим хүмүүс, гарна хүмүүс ирдэг гэсэн юм судлаа хэлсэн. Пив ууж баярлахаар ирэх нь шүү дээ. 2-7 хоног пив уух юм уу те? 2-оос 3-7 хоног ерөнхийдөө. Тэгээд маш их хүмүүс их пив уун. Тэгээд 6 цагийн хүн гэхээр маш их хүмүүс. Тэгээд хатын төвөр сортоо өглөж хүмүүс ихтэй болчдөг. Тийм. Тэгээд яг айгу болсон барилдаг хүмүүс те. Яа. Дараа нь манай Мюнхенд энэ жил юу болж байгаа? Евро 2020 мөнгөний авахын пост нэг хүн. Зөв. байгаа. Өнөөдрөөс эхэлж байгаа. Энэ клиник хаалган. Сайн нэг хааны ордны нөгөө талынх нь хаалгах гэсэн үг. Тэ. Одоо тэр харагдж байгаа урлагийн галерей. Тэгвэл Энэ дээр нь болохоор тусартай энэ Мюнхенээр хамгийн том талбарнуудын төв яг төвдөө байгаа том талбарнуудын янз бүрийн арга хэмжээ жигсаалт талаар юм болдог. танаа сургууль үл их юмнуудтайгаа бол ойролцоо байж тээ төвийн хотын төвдөө яг л байрладаг юм байна тий. Яг төвдөө байралтай. Аа. За бидний хотын төвдөө хоёр том сургууль байдаг. Нэг нь Мюнхний сургууль, Элемю. Нөгөөх нь техникийн анх сургууль. Танаа сургууль хэдэн онд байгуулагдсан бэ? Аа. За 1500 1400 хэдэн онд гэсэн. Түүхэн дотор сурж байгаа юм шиг. Дугуйтай хүмүүсээс нэлээд харагдаад байгаа шүү. Ер нь одоо авто тээврийн юу гэдэг нь бөглөрөлч гэдэг юм уу төгжрөл ер нь хэрэг байдаг юм бол харцан гайгүй байдаг юм бол хүмүүс их дугуй ундаг юм шиг байна те. Эсвэл яг одоо л их дугуй унж байгаа юм шиг харагдаад байна уу? Ер нь бол их дугуй унна. Тэгээ нэг хашигнаар гарсан Мюнхен хотын 6 сая орчим дугуй 7 сая орчим дугуй үсгэгдсэн гэдэг одоо зам тээврийн сайдыг дугуйны сайд болохгүй гэдэг. Их нэрхэхүү гэдэг зургаар явж ирсэн. Тэгээд ер нь бол хөгжил багтай. Нийтэд тээвэр метро, галтрэг сайн болсон. Ер нь бол Герман төрчтэй галтрэгний он маш сайн болсон. Таны хувьд яг энэ амьдарч байгаа Мюнхен хоттой ер нь хамгийн их таалагддаг зүйлүүд нь юу байдаг вэ? Надад нэгдүгээрт нь дид үтсэн галтрэг нь маш их таалагддаг. Ерөөсөө хөгжрөлгүй тэгээд нэг хүссэн газар маш хурдан очижтэй. Монгол дахтай яг нэг төгжрөл аягүй стресстэй гэсэн мэт. Тэр нь маш их таалагддаг. Тэгээд байгалийн бас Германы бусднуудтай харьцуулахад үзэх юм шигтэй. Баварын өмнөд Альпийн нурууны тойрог Германы бавар нь байдаг. Ус нор чижүүлсэд. Тэгээд Мюнхендээ бол барилга, эртний барилга үзэндээ түүхийн процесс байдаг. Тэгэхээр бидний Германд ч ер нь бас нэлээд их томоохон одоо автомашины тийм одоо нэртэй брэнд одоо автомашины үйлдвэрүүд байдаг баг. Тэгэхээр хотынхон төвөөр тэд нэр хэр их бас явдаг юм бол яг Герман машинууд дийлэх нь ер нь бол замын хөдөлгөөнд оролцдог тийм. Ер нь бол Герман машин ерөнхийдөө дэлхийн нийтээр хэвлэж байгаа машинуудыг хэлээ. Зөв. Манай Мюнхенд болохоор нэг BMW гэдэг BMW машины үйлдвэр байдаг. За би тэдний хүмүүс их үнэн тэр хүмүүс л хөвчлэн жижиг хэрэг гэдэг байгаа. Зөв. Тэг сайхан юм ямар ч төгжрөл алга тий хүмүүс дугуй унаад за ганц нэг машин яваад чи хотын төв гэхэд барыг сайхан зэлүүд байгаа юм шиг. Хотын яг төв рүүгээ одоо энэ замаар явсаар байгаа Мэрэн плац гэдэг. Зөв. Тэгээд Мюнхен бас инновацийн хувьд маш өндөр технологийн шин одоо захиргаан дугуй автобус гэдэг сайжруулалт хийх маш хэрэглэгдэж туршигддаг. Тийм газар. Таны хувьд мэдээж бас одоо энэ улсад хоол ундны хувьд бол хэр тохирч юм заас пивэрээ алдартай байх. Тэгэхээр пив юм уу хэр ууж юм. За хоол ундны хувьд ерөнхийдөө манай Монгол улс чинь Европ улстай их төстэй нэг хэцүү байдгүй гэдэг. Ихчлэн хямах гэдэг байгаа. Тэгээд би одоо манай сургуулийн оюутны явцны дунд оюутны Менса гэдэг хоолны газар байдаг.
өдрийнхэн хоолыг ер нь хвчлэн эздэг. Аа. Тэгээд нэг хол хэцүү байдгүй те. Тэгвэл бол ерөнхийдөө бас хоол бол төхөө гайгүй байдаг юм байна тий. Тий. За хоёр дахь асуулт нь юу вэ? Пив хэрэг хөөч. Тийм. Пив ууж байгаа. Хүмүүс өглөөнийхэн цай өдрийнхээ хоолны хэвд бодомжаар өвчмөж байхдаа пив угаал явчихдаг. Хэрэгэлдэг газар. Бүр ингээ гудамжинд барайл уугаал явж идэг гэсэн үг байна шүү дээ. Тэгээ парк сууж явахдаа ч гэсэн уучдаг тий. Тэгээд ер нь бол маш их хэрэгэлдэг пив. Харин тийм юм шиг байна. Өглөөний цайн дээр уун гэхэрэлмээр санаад нэг л сайн буухгүй байгаа. Тэгэхээр аялал жуулчлалын хувьд бас таны хувьд хэрвээ одоо Германыг зорих гэж байгаа хүмүүс байвал за ялангуяа танай хотод мөн бусад газар ямар газрыг үзүүл зүгээр гэж та бас зөвлөх бол. За хүмүүс аялаар ирэхдээ Германд ихтэй ихэвчлэн 7 хоногийн хугацаатай богино хугацаагаар ирдэг юм билээ тэ. Тэгээд ер нь машин төрөлжлээд том хотуудыг үзчихвэл их зүгээр санагцсан. Оо за. Тэгээд ер нь томоохон хотуудын бүгд турсгал барилга байгууламж алдартай юмнуудыг үзнэ. Хойд хэсгээр бол хойд тэнгисийг очиж үзнэ. Германы тэнгисийг. Өмнөд хэсгээр бол Альпийн ороор хүмүүс их зочилдог. Өвөл бол хүмүүс их цанаар болгодог. Өвлийн спорт барьчихдаг. Оо зөв. За энэ сонсогч манаас асуулт асуусан байна. Германд сурахаар очих гэж байгаа хүүхдүүд анхаарах гол зүйлээс нь дурдж өгч болох уу гэж асуусан байна. Гол зүйл юм бол хэлээ сайн бэлтгэх хэрэгтэй. Ялангуяа хэрвээ магистр сурч байгаа хүмүүс ихтэй англи хэл дээр сурдаг. Гисэн хэдиж герман хэлийг юм бэлдээд ирвэл их зүгээр. Цаавал жоохон хугацаа шаарддаг хэл. Тэгээд аль болох санхүүгийн хүмүүсийг бодлоо олж тэгээд ч юм уу өөрхөн зардаар ирж байгаа бол түрээсэн бичдэг гэж бодсон. Ирэхээс өмнө байр авах хэрэгтэй, байр авах хэцүү. Яг тийм л энэ. Тэгээ манай монголч нэг давуу талтай Германы эдийн засгийн албаны 3 төлөвч одоо 4 болсон уу? Байдаг. Оо за. Очоод оюутнаас очиж байгаа хүмүүс бол очоод зөвхөн чөлөөтэй авах. Тэгэхээр Герман улсын хувьд бид нэр одоо ихэвчлэн бага байхаасаа нэг байлдаантай, дайнтай хануугаар нэг бас мэдээлэл авдаг төсөөлөд байдаг. Тэгэхээр бид нэр өөрсдөө тухайн дэлхийн 2 дугаар дайн ч юм уу, за эсвэл өөрсдийнхөө түүхийн талаар ер нь ямар хуу байдалтай юу гэж бас ярьдаг бол. За миний ойлгосноор бол нэгягтар болоод өнгөрсөн төдний ачаалбал өгдөг юм шиг санагдсан 2 дугаар дайн холбоотой. Тэгээд хүмүүст босон үйл явдлыг харуулсан бол байнга түүхийн сувгууд 2 дугаар дайнтай холбоотой, гитлертэй холбоотой зарим тийм их гар тийм ээ. Бас ер нь бол нэг тиймэрхүү байдлаар байдаг шүү дээ. Би нэг дайнтай холбоотойгоор бас нэг тийм одоо тухайн үед хорих лагер байсан ч юм уу эсвэл тийм зарим газруудыг музей хിവэр нь байлгадаг гэж бас сонсч байсан. Санаа хотод бол яг тийм зүйл бол байхгүй те. Тэгээ манай хотод байсан хорих лагерууд дээр дурслаг хөшөө босгосон. Нилээ хэд байдیں۔ Тэгээд хүндэтгэл дурслаг хөшөөнүүд энэ байлгацсан. Германчууд бас монголчуудын талаар хэрэг мэдээлэл байдаг бол таныг одоо Монголоос ирсэн оюутан гэхээр одоо юугээр нь төлхөө мэдчихээн. За яг миний эргэн тойрны герман хүмүүс Монголын талаар нэлээд сайн мэднэ. Яг тэгэхээр би Германы санхүүжилтээр Монгол Германы төсөлтөд бас ажилладаг байгаа. Тэрэн болохоор нэг Германы 6 их сургууль 2 институттэй хамтарсан. Монголын бас 4 их сургууль гэсэн тийм хүрээлэнгүүд хамтарсан. Энд дээр ажилладаг германчууд Монголтай сайн мэднэ. Коронавирус дарааг багцсан боломжтой байсан хүмүүс. Энгийн хүмүүс бол нэг сайн بود. Гэхдээ Германы телевизүүдээр Монголын талаар мэрсэр хвчлэн байгальтай холбоотой нэвтрүүлэг гардаг. Тэгээ хаяа хөөгчүүдэд үзүүлдэг манай тайхна. Хүүхдүүд нь дунд сургууль цэцэрлэгт сурж байна уу тий? Тий. Манай баг хүүхд
4 настай том хүүхэд маань 9 настай. Тэгээд дунд сургууль хийж байгаа. Тэгэхээр Германы хувьд одоо за дунд сургууль, их сургууль гэдэг ер нь сургуулиуд нь бүгд үнэгүй гэж ойлгосон зүг үү те? Тэгээ их сургууль нь нөгөө ер нь бүх шатны сургуулиуд нь нөгөө гэхдээ хувийн сургуулиуд байгаа. Төлбөртэй. Тэгээ ер нь бол их сургууль төлбөргүй их сургууль дээрээс сурсан зүйлтэй сургууль. Нийтдээ 40 улсын их сургуулиудад ерөнхийдөө жиг төгссөн. Түүнээс дөрөв орчим сургууль нь дэлхийн топ сургуулиудын ихний 100-д орсон чиглэлтэй сургууль байна. Дунд сургуулиудын хувьд бол ерөнхийдөө хэтажгүй юм да. Монголд ажилласан харьцангуй сайн сэргэн гэсэн. Багш барилга байгууллагын мэдрийн хүрэлцээ. Герман тэгэхээр ер нь гадаад хүмүүс амьдарч суугаад за ингээд Аз хүмүүс байхад хэр одоо тохиромжтой дээрээс нь аюулгүй байдал талаасаа хэр боломжийн улс гэж өөрөө ч хувьд дүгнж байна. За ер нь гадаад хүмүүс Аз хүмүүс тохиромжтой газар нэг тийм юу арсангөр үзэл яасан юм гардаггүй. Их гарсан тохиолдолд маш чанга хуулиар шийтгэл хүлээлт гэдэг болохоор тийм байдаг хэдэн долоо гэж ярьсан. Зөв. Корона гарахаас өмнө Азууд муу нэртэй байгаагүй. Дараахан жоохон тийм болсон. Хаагаа зөвлөж тийм болсон даа. Тэр бүлээрээ юм хүмүүстэй байсан шүү дээ. Хэм газараа. Таны хувьд бас Германы бусад хотуудаар хэр аялдаг вэ? Тэгээд ер нь бусад хотууд руу явбал одоо нийтийн тээвэр ч юм уу те хэр бас хүртээмжтэй байдаг юм бол аяллаар явхад. Би нэлээд явсан байгаа. Баруун Герман, баруун Германы хотуудаар ажиллаж явсан. Тэгээд ер нь хүртээмж маш ихтэй. Гэхдээ хямдхан зардал багтай аялыг бол билетээ эрт цагааш хэрэгтэй. Зөв. Тэгээд галт тэргээрч болно, онгоцоорч болно. Тусаарч гэсэн аялж байгаа. Тэгэхээр яг бас өөрөө чин одоо камерыг хараад ингээд явсан чинь яг Германд баг алхаад явж байгаа шиг бичлэг рүүгээ нэлээ орцсон гэж харж байна. Энэ байшин жоохон дээр үе түүхтэй байх таа гэж харагдахаар ч юм уу тэгээ санагдлаа. За тэгээд мэдээж ярианыхаа төгсөлд бас та Германыг одоо зорих гэж байгаа, Герман төрөө одоо аяллаар очих гэж байгаа хүмүүст бас өөрийнхөө зүгээс санал болгохоор иймэрхүү юм үзээрээ за эсвэл ийм зүйл дээр анхаараарай гэсэн тийм зөвлөгөөч бас хэлж болох юм. Тэгэхээр та юу гэж зөвлөх вэ? За ерөнхийдөө 100 эсвэл хавар намартаа зорчилж ирээрэй гэж зөвлөмөр байна. Тэгээд ихээр биснийхээ нэрээ томоохон хотуудыг үзээд альпийн нургаараа очиж аялаад тийм л аялал хийвэл их зүгээр ах гэж зөвлөмөр байна да. Тэнгис үзэх дуртай хойд тэнгис рүү явна. Тэгэлгүй. Тэгээд хавар намар Октябрь фестивал болохоор зөвхөн Мюнхен гэлтгүй бүх бусад томоохон хотууд ч гэсэн тэрийг зохион байгуулдаг. Тэгээд тийм дуртай намар ирүүлэх зүгээр. За тэгэлгүй. Намар очив. За тэгэхээр урилгын маань хүлээж авч нэвтрүүлэгт маань оролцож цаг зав гаргаж бас оролцсон маш их баярлалаа. Тэгээд Германыг бас харуулад удамжаар танилцуулсан бас маш их баярлалаа. За нэвтрүүлэгтээ өрсөнд маш их баярлалаа. За тэгэхээр хичээлд нь амжилт хүсье. Баярлалаа. За баяртай. За баяртай. За тэгэхээр бас Германы гудмаар аялаад үнэхээр бас сайхан байлаа. Ингээд өөрөө тий алхаад явж байгаа юм шиг иймэрхүү сайхан мэдрэмж төрлөө. Мөн миний төсөөснөөс бол хамаагүй их дугуй хүмүүс их унжийн. За дээр нь бас замынхан хөдөлгөөнд их аятайхан сэлүүхэн байгаа нь их таалагдлаа. Тийм ер нь Герман аюу хүн багтаа харагдаа. Би болохоор ингээд төв гэхээр битүү хүмүүс холхилдоол ингээд машин нь ингээд холхилдоол тийм байх юм болов гэсэн чинь цаавар машин аюу цөөхөн харагдлаа ш. Дээрээс нь манай Монголын нөгөө угсраа автобус гэж байдаг шүү дээ. Тэр бас байд юм шүү дээ. Тэрийг бас хараад энэ дотн танил 5 ширээ автобус байна харж байлаа. За тэгээ сургууль нэг сайхан хотынхоо төвд хааны ордон бусад музейтэйгээ бол их ойролцоо байдаг юм. Тэгэхээр чинь бараг л сургуулаасаа гараад тийм цааны цагаараа аялал хийчихээр бол харагдаж штэ. За тэгэхээр үргэлжлүүлээд та бүхэнд нэвтрүүлгийн хамтран ажиллагч байгууллагын мэдээллийг хүргэе. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагч байгууллага Монгол Улсын шинжлэх ухааны технологийн сургууль, Дархан аймаг дахь технологийн сургууль бол хамтран ажиллаж байгаа. За тэгэхээр одоо бол манай 10 жилийн сурагчид маань дунд сургуулийн сурагчид маань сургуулаа төгсөөд
За ямар сургуульд орох уу, хаашаа юунд орох уу гэдэг ийм нэлээ их Бүүн бодлоо. чухал үе байгаа тийм өөрсдийн хувьд. За тэгэхээр дархны шинжлэх ухааны технологийн сургуулийн хувьд бол 1991 онд бол байгуулагдсан. За тэгээ шүтээсийн бас салбар тий одоо бол 30 жил болж байгаа шүтээсийн салбарт одоо сургуулж явдаг. Надад бас таалагдсан зүйл нь гэх юм бол номын сан гэхэд жишээ нь 3 давхар тийм маш олон тийм хүчин чадал сайтай тийм номын сан байгаа. За мөн оюутны байр бол зэрэгэлдээ оюутны 1 2 дугаар байрныхаа ойролцоо байдаг. Энэ болгоно яг одоо дэлхийн бусад орнд байдаг шиг. Тийм кампустай сургууль гэдэг зүйл бол надад бол саанд ороод байгаа. Тэгээ ялангуяа оюутны 4 жил гэх юм бол гэрээсээ гараад бие даагаад за тэр оюутны байрандаа шуугиллаад бөөндөө тийм бие дааж амьдрах гэдэг тэн дээр бол ганцхан хичээл номхоос гадна өөр олон зүйлийг бас суралцдаг болов уу гэж бол надад санагддаг. Тэгээ дархан шүтээс гэхээр дархан байгаа шүү дээ. Тэгэхээр бас их том туршлага болох байхаа. Ер нь хүн яг гэрээсээ холдоод сургуульч байт юм уу тийгээ сурахаар айгүй өөр бие даасан чадвартай болд юм лээ. Тэгээ бүх юма өөрөө зохицуулаад тийм сэргэлэн намайг оюутан байхад манай нөгөө ангийн охтууд бүгдээрээ дотор байранд амьдардаг хөдөөнөөс ирсэн. Эдгээр бүр ингээл би ерөөсөө тийм одоо жижиг зүйлс дээр нэг анхаарал хандуулах ер нь мэдэхгүй ингээд өнгөрөөд тэр хүмүүсийн бодлон айгүй сэргэлэн бүх юм дээр ингээл өөрсдөө болгоод зохицуулаад одоо ингээд энэ сарын мөнгө гэдэг юм шиг юм те. Тэгээ дараа нь сүүлд бакалавра төгсөөд 1 жил ажиллаа. Тэрнийхээ дараа Солонгос явал би тийм бие даах чадвар бараг тэнд л сурсан баг. Тэрнээс наан нь бол ерөөсөө тийм байхгүй тэгэл ээж аваагаа хараад тийм хүүхэд байсан. Тэгэхээр ер нь бол бие даах чадварыг айгүйх тийм кампустай сурвалт те. Яг суралцаад найз нөхдөдөө дээрэс нь айгүй хатаархдаг зүйл нь тэр найзуудтайгаа ингээд 24 цагаар байх боломжтой. Би чи ингээд гэрлэг хичээлээ тараал шууд гэрлэг явах хэрэгтэй шүү дээ. Дээрэс нь автобусны одоо Улаанбаатар хотод чинь зам тээврийн бүглэрэл хэр их хилээ. Би бол ирж очихдоо бараг 4 цаг нийлээ бүглэрчдэг гэсэн шүү дээ. Тэгэхээр кампус дотор байх юм бол найзуудтайгаа тий одоо таалагддаг тэгээд ч гэсэн болцоонд явах боломжтой гэдэггүй. За холбогд утасны дугаарыг хэлье 9437 44 55 94 37 44 55 гэсэн дугаараар холбогдож болно. Facebook хаягийн шүтээс дархан уул аймаг дахь технологийн сургууль гэсэн. Facebook хаяг руу ороод сэтгэлэнгүй мэдээллийг харах боломжтой байгаа шүү. За тэгэхээр маань нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Монгол Улсын шинжлэх ухааны технологийн сургуулийн дархан уул аймаг дахь салбар бол хамтран ажиллаж байна. За тэгэхээр нэвтрүүлэг маань энэ хүрээлэл та бүхэндээ удахгүй 20 цаг 15 минутаас Солонгос дахь монголчуудын бас сонин сайхан за Солонгосын сайтуудаар гарч байгаа шинэ сонин мэдээллүүд онцлог видео зэрэг бол хүрэх байгаа. Өнөөдрийн үед 5 дахь өдөр учраас та бүхэндээ бас одоо санал болгох киногоо танилцуулна. Их тийм гонигтай кино. Романтик. За Оростойгоо монгол иргэн оруулж өгөөч гэсэн байна. Өмнө нэг хүн орсон те. Бид хоёрын хувьд бол Оросоос ер нь бол зочдтой ярилцж байгаа. Гэхдээ удахгүй бас орох байхаа яг шууд бас те зочдоо яг тэгэхээр ингээд бүртгээд авчдаг учраас яг тэдэнд орноо гэсэн юм бол одоогор бол байхгүй. Гэхдээ оруулах гэж бол ярилцж байгаа шүү. Саналыг хүлээж авлаа. За тэгэхээр нэвтрүүлэг маань хүрээд одохгүй хэдхэн минутын хэдхэн цагийн дараа та бүхэндээ эргээд олзъя. За түр баяртай. За түр баяртай. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Шүтээсийн дархан уул аймаг дахь технологийн сургууль. За ахын ганц үгээ ямар сургуульд оруулдгийг нэлээгээд зөвлөгөө авах гэж зориод ирлээ. Гэхдээ уг нь техник технологи талдаа сонирхолтой хөө байгаа юм. За наашаа суучих. Маш зөв сонголт байна наач. Өнөөдөр хөдөлмөрийн зах зээл дээр хамгийн эрэлттэй хэрэгтэй мэргэжил би бол та хоёрт Шүтээсийн бүрэлдэхүүн сургууль дархан уул аймаг дахь технологийн сургуулийг санал болгож байна. Бид хоёр бас бодлоо. Гол нь харин ямар давуу талтай вэ? Тэгэхээр инженер технологийн маш эрэлттэй мэргэжлүүдийг гол нь чанартай эзэмшүүлж байгаамаа. Тиймээс төгсөгчдийн 90 гаруй хувь нь ажлын байртай болдог. Ер нь салбар бүрийн мэргэжлүүдийн ихэнх хувь нь эндээс л гарч иж тээ. За баярлалаа. Гэхдээ ер нь ястаа нэг шийдэл төрлөө те. Харилцах утас 7037 44 55 8037 44 55. Та арьсандаа мэс хөрөхгүйгээр арьс арчилгааны цэвэр витамин С-ийн Pure Mer бүтээгдэхүүнээс хүссэн үр дүндээ хүрэх боломжтой. Сэвх нүсүүгийн тунгалаг гэрэлцэн чангарсыг цэвэр байгалийн урамдаас шүүж гаргасан орц найрлагатай эмчилгээний арьс арчилгааны бүтээгдэхүүн Pure Mer-ээс Солонгос дахь утас Чиг 10 89 69 39 Монгол дахь утас 9988 81 37 Мөн та хэлбэртэй нэгдсэн группт нэгдэж илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Албан ёсны борлуулагч их хундаг.